За сайн байна уу? Ингийн мэрэгэн дэстэн зөв тавтай мэрэлнэ үү? За өнөөдөр 7 хоног хамар хийх гэж бодож байна. За энэ 7 хоног нэлээд онцлогтой 7 хоног байгаа. Тэг цагаан сар болж байгаа тий. Тэгээд эрэхтэй одоо моржилтэн бүх хүмүүстэй тий сайн сайхан бүх нэгтэй элбэг хурдтай хиймэртэй тэнцэл болоосаа гэж хүсье. Тэгээд ингээд гоё ширээгээ цагаан эсгийтэй гоё гэр тэгээд тийм мороор ингэж чимсэн байна. За ингээд өнөөдөр тийм урьдаа адил те 3 сонголттойгаа сонголтоо игрээ. 1 2 3 гэсэн одоо энэ дараалал явна. Муу одоо надад дансаар болно те одоо YouTube супер танксаар надад хандив өргөсөн бүх хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. Тэг та бүхний те сэтгэлийн өргөл одоо надад маш том одоо дэмжлэг те хүч болж байгаа шүү гэж тийм дамжуулъя. Маш их баярлалаа. За сонголтоо байсан бол тэг 1-р картас эхлэе 1 2 3 гэсэн одоо ийм дараалал явна. За ингээд сега түрийг тавьчих. За 1-р картас сонгосон. За бүх картуудаа нэгдэж байна. За энэ карт тэ 1-р карт сонгосон хүн маань энэ бүх картууд гарч эхэлж байна. За ингээд энэ 7 хоногт одоо эхний энэ картаар энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэсэн ийм зүйл дээр татсан маа. Энэ болохоор тийм сэлмийн 8 гарсан байна. Тэгэхээр өөрийгөө ингээд зөвлөхөн цэцгийн оролтоор ингээд тийм бооцсон байгаа байхгүй. Хэрэг та үнэхээр одоо хүч гаргах юм бол өөрөө угаасаа тийм нэгэ тайлж чадна гэсэн юм утгатай карта. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхээр зэрэг тийм нөхцөл байдлыг арай өөр өнцгөр тий харах. Тэр нь айгүй тийм чухал болох юм байна. Тий. Тэгээд энэ хүүхчийг тий одоо цэцгээр ороогдоод ингээд дуртаадаа хөлөгд оюучлаар энэ хөлөгдөхгүй тий одоо янз бүрийн болсон ч гэсэн одоо тэрийг шал өөр арай өөдрөг тий арай өөр өнцгөр юмыг харах тий тэр аюу чухал болох юм байна. Тий жоохон хэцүү ч юм уу төвхтөө ч юм уу тий ашигтай ч юм иймэрхүү одоо энэ талаас ямар нэгэн зүйл танд тэгж санагдах юм бол та түүнийг арай өөр илүү хэлбэраар илүү одоо юу гэдэг амархнаар ч юм уу тий хөнгөнөөр өөдрөгөөр тий тэгж харах өнцгөө өөрчлөх нь энэ 7 хоногт айгүй чухал болно шүү гэж ахш байна. За ямар ч зингс талий. За тэгчээд. За тэг энэ 7 хоногийн өөр амьсгал. Өөр амьсгал болохоор зэрэг жоохон тийм амсхийг чөлөөг ингээд тулган чин алтар гэл явал ингэж нэмгээл ингэ шишиг өлдрөр гэл ингээл гүүгээл гэхдээ тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн өөр амьсгал гэх юм бол жоохон тийм амсхийг чөлөөгүй те жижиг ажлууд их байх ч юм уу. Одоо жоохон завгүй тий баг зэргийн жоохон стресстэй юм шиг тий. Тиймэрхүү одоо өөр амьсгал бол байж магадгүй миний 7 хоногт амсгих чөдөө гэдэг чинь нэг юм гэж хийгээл бүр ингээл жижиг амар олоо ажлууд хийгээл ингээл юу тийм аргагүй нөгөө цагаан сар тийм болж байгаа болохоор ийшээ чайл мэл орол скол хоолонд бэлдээл ингээл хүн ямар ч нэг тийм амсгих чөлөөг жоохон жижиг ажлууд их байх тий завгүй байх тийм баг зэргийн тэрнээс болоод баг зэргийн стресстэй өөр амьсгал байна. Тэгээд энэ дээр тий одоо баяр болж байгаа учраас арай өөр өнцгөр хараараа өдрөг өнцгөр хараараа гэж хэлж магадгүй юм байна. За ямар ч гэсэн за өөр амьсгал нь бол юм. За тэгээд танд энэ 7 хоногт одоо ямар хөө үйл явдал болох вэ гэдэг юм бүрийг татсан маа. Lovers карт гарсан байна. За энэ картыг харах юм бол одоо ганц биш те хүн гэж юм. Тэгэхээр зэрэг тэг ер нь ингээд цаасар болж байгаа болохоор те айгүй одоо нөхөрлөл төмслөл те одоо ганцхан хүнтэй ингээд байхгүй те айгүй олон хүн байх нэг гэсэн үг байна энэ дэр. Тэгэхээр те олон хүнтэй уулзах минь тусаа мэдлцэх те магадгүй хундад болох ч юм уу те тэг цаасар болохоор зэрэг ингээд тэг зоолголт хийх гэдэг ч юм уу. Тиймэрхүү
ганц биш те олон хүнтэй уулзах, минт мэдлцэх тэр зүйл одоо те нэлээд их байж магадгүй. Ихснээ гэсэн байна те. Энэ 7 хоногт. За тэгээд дараагийн карт харах юм бол бол энэ ийм байх хэрэгтэй байхгүй. Ингээд мэ. Дараагийн 7 хоног биш ээ. 2 дахь карт харах юм бол ер нь та ингэж хоёуяж магадгүй мэл одоо бусад хүмүүсийн төлөө жоохон төвчих юм шиг тий ямар нэгэн хүлээх асуудал гарах ч юм уу эсвэл танд ингээл ганцаараа байх хугацаа жоохон бага байж магадгүй байна аргагүй цаанасаа болохоор тий за тэгвэл одоо тэхээстэй гэдэг ч юм уу жоохон ингээл янз бүрийн юмыг жоохон төвчих одоо хүмүүсийн ая талыг харахын тулд тий өөрийнхөө цагийг тий зориулах ганц хоёр юмыг асуудал хүлээх ч юм уу тий ер нь л энэ 7 хоногт ер нь ганцаараа байх цаг жоохон бага байна шүү гэж одоо хэлж байгаа юм шиг. Тэгээ та жоохон ингээд хүмүүсийн төлөө ингээд жоохон төвчээд байгаа байхгүй тий. За нэг жоохон иймэрхүү урамслахгүй тий асуудал байж магадгүй мэн. За тэгээд дараагийн карт ярих юм бол тий ер нь бол маш одоо Lovers карт болохоор ер нь бол тийм 6 та хөгжилтөө сайхан тий 7 хоног бол болно. Тий юу гэдэг 6 та хөгжилтөө тий. А тэгсэн ч гэсэн яг хаа өнгөн тал нь тийм боловч танд өөрт чинь жоохон тийм юу гэдэг юм бэ? Тимч бүр ингээд амар гой 6 та санагдахгүй байж магадгүй байна. Гэтэ ингээд уур амьсгал нь болохоор ингээд тийм Lovers карт бол ихтэй тийм хөгжилтөө 6 та гэсэн тийм гоё юг ол илэрхийлдэг. Тийм байх боловч 7 хоног нь гэхдээ танд дотроо нь тийм ч тийм одоо юу гэдэг гоё 6 та санагдахгүй байх гэж бодож байна. Тийм байна. А тийм болохоор зэрэг одоо энэ картн дээр одоо ямар ч сан юмыг те харах өнцгөө өөрчлөөрэй гэж гарч байгаа юм. А тэгэх юм бол энэ харах өнцгөө өөрчлөх юм бол энэ 7 хоногт одоо энэ 7 хоног нэлийн 6 та хөгжилтөөтэй сонирхолтой юм 7 хоног болно шүү. Харах өнцгөө өөрчлөхгүй байх юм бол жоохон ингээд бусад хүмүүсийн төлөө төвчих юм шиг те. Ингээд 6 та байгаад багт танд өөртөө жоохон таалагдахгүй ч юм уу те. Тэгэх гээд байгаа юм байна. За энэ дээр энэ зөвлөгөөг дагах юм бол нэлийн хөгжилтөө 6 та те. Олон үнэтэй те минь сайн мэдлсэн. Тийм 7 хоног болох нэ. За ингэж тайлъя. За тэгчээд бүх картуудаа тайлбарласаа танд одоо танд хийх хэрэгтэй энэ 7 хоногт одоо танд хийх хэрэгтэй мессежээр одоо таны сонголтын картнаас л мессеж авъя гэж бодож байна. Тийм яг л нөгөө цагаан сарын уур амьсгалыг бол хийлж гин гэж бодож байна. Энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм бол тийм энэ зураг дээрх одоо нэг юм тансаг байдалтай байна тий. Тансаг байдал хундаг даарс ингээл гоё юмсах хувцс тий. Магадгүй дээл хувцс ч юм уу тий өмсч магадгүй тий. Тийм иймэрхүү зүйлийг одоо тийм бэлэгдэж байгаа ийм картын тэгэхээр зэрэг тийм ер нь ингээд энэ 7 хоногт болох цагаан сарын тий одоо баярын тэр хундаг дараас одоо ширээ засалт ч юм уу тий хувцлал дээл хувцас гоё юмсэх тий энэ болгоноос бүр ингээд амар гоё таашаал аваараа энэ бүхэн бол тий цаашид таны дараа жилийн чин одоо даах тий одоо юу гэдэг өсөлт дэвшлийн одоо дэвшлиг маш томоор тэг бэлэгдэг учраас хэр их ач холбогдол өгнө үү хэр их хэлбэг одоо сайхан байна уу тий тэрнээс чинь аюух зүйл одоо дараа жилийн чинь өнгө аюух шалтгаална шүү гэж хэлж яах шиг байна. Тэгэхээр зэрэг ер нь ингээд юу гэдэг маш гоё ингээд чанартай одоо юу гэдэг тий цагаан сараа сайнаар одоо жилийн сайнаар бэлэгдсэн одоо гоё юмсах хувцлалт тий бэлгэдлийн зүйлүүд дээр нэлээ одоо мөнгө харамлахгүй байх тий хитрхи жижиг шаачийн хоёрын хооронд юм дээр бол хэд үрлэгэн байхгүй тий ямар ч байсан одоо цагаан сарын бэлэгдэлт их утга учир өгөөрөө гэсэн байна. Одоо жишээ нь юу гэж хэлмээр юм бэ? Нэг их ингээл хитрхи ингээд үнэтэй том бэлгэнд мөнгө өрөхгүйгээр ширээн дээрх одоо байх одоо гэдэг
одоо цагаан сар болохоор зэрэг цагаан идэ ч юм уу тэрэндээ нэлээ тий одоо бэлэгдлээ бодоод илүү одоо гоё засах ч юм уу тий гэх мэтлээ ямар ч гэсэн цагаан сарын бэлэгдэлтэй их утга учир өөрөө гэсэн байна. Тийм чанартай зүйлдүү тийм одоо яг тийм бэлэгдэлтэй чанартай зүйлдээ л мөнгө зарцуулна. Тэрнээс хоёрын оронд тийм зэрэг шажиг одоо юу гэдэг зарим айлууд чинь ингээл одоо баянаа авах хаалаад юу гэдэг тийм би өрлөгөн байдаг. Тийм өрлөгөн биш мөртлөө тийм бэлэгдлийн зүйл дээрээ л тийм нэлээ утга учир өгөрөө гэсэн ийм утгатай карта. За ингээд энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм байлаа. За би сая ойлгомжтой тайлбарсан болов уу? Замарч ирсэн. Ингээд Ализа тэгчээд танд энэ 7 хоногт одоо Сэхүс тэнгэрийн мессеж тийм бэлгийнүүд нэгтсэн байх хэвээр. Тэгээ энэ 7 хоногт танд илгээх Сэхүс тэнгэрийн мессеж гэх юм бол ер нь энэ 7 хоногт таны одоо энэ айгу дайчин тий одоо тийм тамирчин тийм дайчин тийм дүрээ сэргээгэр гэсэн мэн одоо энэ 7 хоногт тий та бусдаа одоо ингээд тулалдах биш тий одоо бэлгэнүүдээ ингээд тэнэс мод тийм тулалдах биш харин өөрийнхөө одоо өөрийн суул тал ч юм уу айдас болон айдас юм эсвэл салгуурлалтайгаа тэмцэх тий энэ зүйл дээр айгу тий ач холбогдол өөрөө та бол тийм тий одоо төрөлхийн тийм дайчин тамирчин тий юу та дүртэй хүн шүү одоо тэрийг энэ 7 хоногт нэлийн сэргээр гэж байна өөртөө итгэлээ тий одоо юу ч юм бэ одоо болчин мэт одоо тасгалжуулаад тий тэгэхээр гэсэн ямар ч энэ 7 хоногт таныг өөрийнхөө дайчин тамирчин чимшигтэй юм хүчтэй дүрийг тий сэргээгэрээ. Энэ нөгөө бэлгийнүүд нэгдэг чинь та бусад гадна талд байгаа юмд тийх биш харин өөрийнхөө одоо суул тал болон айдас ч юм уу тий эсвэл жоон залхууралч юм уу одоо юу гэдэг тийм зүйлдээ тэмцээрэй гэж энэ 7 хоногт тийм. Тийм бол таны одоо бэлгийнүүд чинь улам ихтэй нэгдэх болно шүү гэсэн. За ийм Сэхүс тэнгэрийн мессеж байна. За ингээд одоо тэнийг дүр картыг сонгосон миний өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол тэг лайктар хавтаа мартаараа таалагдаад тийм дараагийн 7 хоног нь маш одоо элбэг дэлбэг цагаан сараа маш сайхан тийм бэлгшээлтэй тэмдэглэрээ гэж зүгнөөд за идэ будаг тавхтаа юу гэж бэдэм болов. Тэг ямар ч ясан одоо энд ингээд гоё харагдаад жимэс те арал гэсэн юм юмч мэдээж байхгүй байна. Ямар ч ясан жимэс идэ бодоо тиймэрхүү идэх юм те тиймэрхүү эмож авил дараараа тавхтаа гоё хоол ч юм уу чихэр жимэс ч юм уу те тэгэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд та өөрийнхөө одоо дараагийн 7 хоног буюу одоо жилээ тий маш элбэг дэлбэг хангалуун байгаасаа гэж бэлэгдэж байна гэж тайлгая. За ингээд нэгдүгээр карт сонгосон миний өндөрлөлийн үнэхээр нөхцөл үзсэн сонирхсон одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За ингээд нэгдүгээр картыг сонгосон миний өндөрлөөд хоёрдугаар карт хэлье. За ингээ 20 дахь карт сонгосон мэргийг зан тавьчих. Та нэгтцээ дөө. За 20 дахь карт сонгосон иймэрхүү карт гарч эхэлж байна. За ингээд 20 дахь картыг сонгосон маань одоо энэ 7 хоногт юу их чухал болох вэ гэсэн чинь spiritual teacher гэнэ. Сүнслэг багш гэсэн юм карт гарсан байна. Эти бэлэг тарахаар явж өглөө бүш харагдаж байгаа зү. За ямар ч энэ 7 хоногт танд одоо юу чухал болох вэ гэхлээр зэрэг
За. Тийм одоо бусдад үлгэрлэх бусдад одоо өөрийгөө сайн талаар нь үлгэрлэх, бусдыг чиглүүлэх энэ зүйл энэ 7 хоногт аягүй чухал болж магадгүй юм байна. Тэ ингээд илүү бариад бусдад ингээд ингэж авдаг шүү, ингэж хийдэг шүү, ингэж яан шүү гэдэг аягүй тийм бусдад үлгэрлэх, чиглүүлэх энэ зүйл аягүй чухал болох юм байна. Ингээд одоо сүнслэг багш спиритуал тийч гарч байгаа учраас одоо таны хийж байгаа үйлдэл бус одоо хандлага одоо тийм бусдад ингээд чимээгүй сургамж болох иймэрхүү зүйл байгаа учраас тий та заавал ингээл үгээр ингэдэг гэл ингээл заахгүй өөрийнхөө байгаа байдлаараа ч юм уу одоо таны одоо амар амгалан байдал ч юм уу зөв хандлага ч юм уу эсвэл хувцлалт ч юм уу юу гэдэг тий тэрүүгээрээ одоо тийм бусдыг тийм гэрэлтүүлэх, замжлахтай бусдад төвлөрөө болох. Тэр зүйл аягүй чухал болох юм байна энэ 7 хоногт тий. Та ингээд сайн зүйл одоо түгээхтэй түгээх тэр зүйл аягүй чухал юм байна. Яг л өөрийнхөө байгаа байдлаараа бусдад төвлөрдөрөл болох. Тэр зүйлээ нэлээд чухалчлаараа гэсэн байна. Тийм магадгүй тийм цагаансаар болж байгаа болохоор таны гоё хувцлалт, таны мэдчилгээ хүмүүстэй харилцаж байгаа байдал тэр одоо бие авч явж байгаа тэр одоо леди джентльмен шигтэй одоо ингэж байж байгаа. Тэр мэр зүйл одоо бусдад залуу хүмүүсд ч юм уу скол үеийнхэндээ ч юм уу скол та өөрөө тийм настай хүн бол аягүй сайхан хүн шүү гэдэг ч юм. Тэр аягүй чухал болох юм байна. За ямар ч байсан бусдад үлгэрлэх, чиглүүлэх тэр зүйл их чухал болно гэсэн мэн зангаж тайлээ. Энэ 7 хоног нэлээд онцлогтой одоо цагаан сарын 7 хоног учраас За тэгээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал ямар авах вэ гэсэн чинь кросс уур амьсгал дээр зам гарсан байгаа байхгүй. Тэнд ингэ шоонод ямар ч гэсэн энэ 7 хоногийн уур амьсгал гэсэн чинь нэг тийм шин ингээд зам мөр өөрчлөгдөд байгаа байхгүй. Ингээд шилж өөрчлөгдөх тийм уур амьсгал бол байна. Зам мөр шилж өөрчлөгдөх. Та ингээ энэ 7 хоног уур амьсгал юм бол ингээ хуучин хэв маягаасаа салаад шин шатанд гарахын өмнөх төр зургийн нэг юм энэ ингээд зогсолт за зайл замаар явах уу гэдэг энд ингээ хүн ингээ зогсон шүү дээ аяллаар явж байгаа байх юм бол энд ирэх юм бол тэгэхээр энэ 7 хоног болохоос магадгүй ингээд таны дараагийн ингээ шин одоо жил гарч байгаа учраас ингээд тийм аль замаар явах уу гэдгийг одоо шийдэх ч юм уу ямар шижилт хийхин өмнөх тийм төр зургийн зогсолтын тийм уур амьсгалтай 7 хоног болж магадгүй тийм одоо та хуучин хэв маягаасаа салаа шишин шатанд гарахын өмнөх төр зогсолтын иймэрхүү уур амьсгал гэж магадгүй. Тэгэд энэ кар жоо хэцүү байна. За юу гэж талах вэ? Яг би өөрөө ойлгоод байгаа мөртлөө яг нөгөө үг болгож чадахгүй байгаа байхгүй. Энэ 7 хоногт магадгүй танд одоо ямар нэгэн зүйл тодорхойгүй санагдаж болох юм. Уур амьсгалтай одоо яг миний ажил бүтгэх юу гэдэм бэ? Цаашдаа яах гэдэг юм болоо би яах ёстой юм болоо гэдэг ч юм уу нэг бүх зүйл жоохон тодорхойгүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол шилжилтийн үе шүү. Одоо бүр томоор хэлэх юм бол хортлын ертөнц одоо таны өмнөдөө шинэ хаалгыг нээхийн тулд ингээ хуучин замыг одоо энэ зам хуучин бол энэ замыг чинь хаагаад энэ замыг одоо гаргаж ирэхтэй тэр нэг төр одоо нэг тийм төр зургийн зогсолтын тиймэрхүү зүйлийг тийм уур амьсгалыг энэ 7 хоногт тийм мэдэрч магадгүй юм байна. За ингэж тайлээ. За тэгчээ энэ 7 хоногт болох үйл явдал дээр энэ 3 картыг татсан байна. Олон байна Та олон дагуулад явах юм шигтэй юм карт байна. За энэ картыг харах бол бас өөрөөр тайлах юм бол энэ картыг та өөрийн гэсэн ямар нэг ингээд одоо арга барил өөрийн гэсэн ямар нэг арга барилаараа ямар нэгэн зүйлийг жоо амжилттай хийж магадгүй юм байна. Тэгээд одоо бусдыгаа одоо чиглүүлэх, замжлах, сквал бусдын анхаарлын төвд орох гэдэг ч юм уу
олон хүний донд оронгот ингээл та анхаарлын төвд орох. Тэгсэн мэт та ямар нэгэн зүйлийг аягүй амжилттай хийх хэцүү хүн байгаа да. Тэгээд тэрийг чи хүмүүс амар их анхаарах тий. Яг ингээ багшлаад хэлэх юм бол та өөрийн гэсэн ямар нэгэн арга барилаар нэг амжилттай болцсон тийм хүн байж магадгүй. Тэгээд тэрийг чи ингээ бусд чи анхаарах, бусдын анхаарлын төвд энэ 7 хоногт тий орох. Тийм зүйл байж магадгүй. За хоёр дахь нь карт харах юм бол тэгээд айгүй тийм энэ өгсөн зүйл олж авах тий. Заосны карт гэхгүй тий. Тамирч энэ 7 хоногт ямар нэгэн хүссэн зүйлээ гартаа тий олох, барьж авах, гартчаа орж ирэх. Эсвэл ямар нэгэн гинтийн ашиг орлого байж магадгүй юм байна. За тийм үү тий. За тэгээд дараагийн картыг харах юм бол тэгээд энэ картыг энтэй холбогдоод байгаа. Түрүүний миний тайлбарсан тий. Тэгээд энэ 7 хоногт та нэг тийм яхаа мэдэхгүй болж магадгүй. Айгүй ингээд амжилттай хүмүүс таныг тойрон хүрээлэл дээ хүмүүстэлд ороод хүссэн юмж орж ирж байгаа ч гэсэн яг цаашдаа яхан болоо гэдэг тэр жоохон одоо гэдэг жоохон гацалтай байж магадгүй. Тэгээд энэ карт танд юу зөвлөж байна гэхлээр ер нь яарах бол хэрэггүй тий. Та одоо ингээд энэ 7 хоногт нэлээ ингээд тухтай бай тий. Байгаараа тэгээд тий өөрийнхөө одоо дотор байгаа ямар нэгэн тий айд сэргэлзээ ч юм уу тиймэрхүү тий зүйлүүдээ ингэж тавьж явуулаад тий ингээд тий тайван бай өөрийнхөө доторыг амгалан болгоорой тий тэгэх юм бол та маш хурдан одоо энэ нөгөө та маш хурдан одоо голын одоо эргэлөө тий арт шүү гэсэн юм хутгтай картаа. За ямар ч гэсэн жоохон нөө яг ингээд нэг тийм яхаа мэдхгүй жоохон гацалтай тий. Тиймэрхүү тийм мэдрэмж ол орж ирж магадгүй маань тэн дээр бол гайхаа тий. Хэргэлж хэрэггүй зүгээр л тайван байгаа тий. Дотор байгаа янз бүрийн сөрөг одоо сэтгэл хөдлөл юу гэдэг айдас эргэлзээ байгаа бол тэрийгэ тайван болгоо зүгээр ингээ байж гэсэн юм л тий. За ямар ч иймэрхүү карт гарлаа. За тэгчээд танд одоо энэ 7 хоногт тий хэрэгтэй мессеж. За энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол энэ нөгөө 92 оноо мичиг харимас янз бүрийн зам байдаг гэсэн иймэрхүү карт байгаа. Танд хэрэгтэй мессеж гэх юм бол тий ер нь бол өөрийнхөө одоо итгэл хүсэл мөрөөдлийг дагаараа гэдэг ийм карт байгаа. Ийм карт байгаа. Тэгэхээр зэрэг энэ картаар танд юу илүүж байна гэхээр зэрэг яг одоо байгаа газар, яг одоо таны газар байвал яг тэр газар доороо тий яг юу болж байгааг би харахгүй жоохон дээшээ тэг өөдрөг хар гэж байна. Тий. Өөдрөг хараад энэ карт болохоор зэрэг одоо танд амьдралаа өөр өнцгөөс тий харахыг бол нэлээ санал болгож байгаа юм карт. Тэгэхээр зэрэг та одоо өөрийгөө нэлээ хязгаарлаж иж магадгүй юм байна. Би ийм л энэ хүртэл чадахгүй гэдэг ч мэг өөрийн ямар нэг юмар ингээд тэг хязгаарлаад иж чадчих. Би ийм амжилтанд хүрнэ гэж үг. Одоо юу гэдэг ямар нэгэн өөрийгөө тэг хязгаарласан зүйл байж болох юм байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт та тэг би заавал ингэх ёстой, би заавал ийм хүн байх ёстой, би заавал хин нэгнээ ингэх ёстой гэдэг чинь тэр бодлоо орхиод би бас ингэж ч болох юм байна гэсэн тэг илүү өөдрөг бүр дээшээ том тийм зүйл рүү тийм хандлагаар тий өөрийнхөө одоо үзэл бодлыг тий солиороо тий өөрийгөө шинэ сорилтонд тий нэлээ нээлттэй тий бэлдээд байж байгаа гэж байна. 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэсэн. Тий одоо байгаа хязгаарлал, одоо байгаа үзэл бодлоо жоохон өөрчлөө, жоохон дээшээ илүү төвшин дээшээ тий нэг төвшин илүү өөдрөг юм одоо юу гэдэг одоо шин сорилтонд тий чадахгүй гэж бодсон ч хамаагүй ямар нэгэн шин сорилт байвал тэрэнд нэлээ нээлттэй өшөө өөдрөгөөр хар өөрийгөө битгий хязгаарлаараа гэсэн байна. За замарч энэ 7 хоногт танд
хэрэгтэй мессеж гэх юм байлаа. Таны сонголтын мессеж те. Тэгчээд танд энэ 7 хоногт одоо хэрэгтэй одоо сахиусны грин мессеж. Гэр бүлийн family. За 2 дахь картыг сонгосон үний одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол тэг ер нь ингээд хүн төрөлхтөн бүгд ингээд нэг гэр бүл юм байна л да. Юу ч хэлмэр юм дээ тий. Сүнснэн гэр бүл гэх маш. Эсвэл ингээд тантай ижил одоо тавтамжтай тий. Ижил одоо тавтамжийн чичиргээтэй хүмүүс ингээд таны юунд ч орж ирж байгаа байхгүй одоо юу гэдэг. Таны амьдралд ингээд орж ирж байгаа юм байна. Тэгээд та ингээд ерөөс ганцаараа биш ээ. Ямар ч сан таныг тийм одоо дэмждэг сүнслэг хүч те одоо бодит хүмүүс бол те аль хэдийн ингээд тантаа ингээд цаашд холбогдсон шүү одоо холбогдоод эхэлж шүү гэсэн иймэрхүү мессежийг танд өгч байгаа юм шиг санагдаж байна те. Ямар ч хэлсэн ингээд family soul family гэдэг ийм зүйл юм шиг санагдаж байна. Одоо сүнсний гэр бүл гэх юм шиг те ямар ч ингээд тантай адилхан давтамжтай тий сичирхийлэлтэй хүмүүс ингээд таны хойр хавьд ч ингээд цуглаад таны амьдралд орж ирээд таны давтамж таарахгүй хүмүүс ингээд одоо юу гэдэг байхгүй болно гэдэг ч юм уу тий яг давтамж таардаг хүмүүс л ингээд үлдээл тийм үү одоо таны одоо сүнслэг одоо таныг дэмждэг тийм сүнслэг хүчнүүд тий хартаас нь тэнгэрүүд өвөг дайцуу тий тэд нар ингээд улам жоох ингээд ихсэж байгаа танил ойртож байгаа юм шиг тий. Тэгж байгаа шүү тий. Тэрэн дээр итгэлтэй гараа гэсэн байна. Тий. Ямар ч сан ингээд таны давтамж чинь нэлээд өсөж байгаа хүн юм шиг санагдаж байна одоо юу гэдэг. Хумсрын төвшин жоохон дэшээ тий. Одоо тэгэн гот нь хуучин юмнууд чинь салаад хуучин давтамж тарахгүй хүмүүс ч алга болоод яг тэр өндөрсөн давтамжтай ч адилхан хүмүүс ойртоод тэгээд өшөө одоо сүнслэг хүч ч гэсэн илүү тий танлуу ойртож байгаа юм шиг тий тэгж байгаа шүү гэсэн тийм одоо айгу өөдргөөр тий сануулсан карт юм шиг санагдаж байна. За ингээ бүх карта тайл дууслаа. Ингээ 2 дахь карт жоох илүү сүнслэг зүйлийг тайлбарсан карт юу болчлоо. Тэгэл юу тийм 7 хоногийн мэр гэхэд те. За ямар ч байсан тийм үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тараа битэн мартаараа. Таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тийм одоо таныг өшөө өөдөө хараарай гэсэн учраас за яг энэ одоо энэ жил одоо морь жил гарч байгаа учраас ингээд өөдөө цайлж байгаа морь байвал тийм юмооч байвал дараараа алдахгүй бол зүгээр тиймэр гэсэн юмооч тийм дарж олно. Тэгээд энэ жилдээ та одоо таны давтамж одоо хумсрын төвшин чинь өшөөд тийм дээшлээд тийм одоо таны аз хэмэрэж шугам өшөө дээшээ байх болтугай гэж тийм бэлэгдээд тийм морь гэсэн юмооч тийм дарах юм бол та намайг дэмжиж байгаа мөн өөрийнхөө одоо тийм 7 хоног болон одоо жилээ сайнаар тийм зөвөн чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сайн усан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 2 дахь карт ингээд дуслаа. За 3 дахь карт сонгосон нэмэр хэлье. За 3 дахь карт сонгосон нэмэрэг карттай нэгдсэн тан. За энэ картад гарч ирж байна. Тэгээд за эхлээд энэ картаар болохоор зэрэг энэ 7 хоногт 16-наас 22-ны хооронд юу чухал болох вэ? Help of abundance. Маш одоо джентльмен хүний юм картан. Тэгэхээр одоо энэ 7 хоногт болохоор зэрэг одоо танд юу чухал болох вэ гэхээр зэрэг за нэг тийм джентльмен үнэн зүтгэлтэн юм шиг тийм хүний юм карт байгаа байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногт
танаас тэг юмд айгүй яардггүй те янз бүрийн болсон ч гэсэн айгүй тийм джентльмен зангаа орхидог нь ийм хүнийг карт байгаа байхгүй. Тэгэхээр танаас энэ 7 хоногт нэг тийм амар том огцом те одоо үйлдэл биш те тийм юмд ингээд тууштай жижиг алхмуудыг танаас энэ 7 хоногт нэлээ юу гэдэг шаардж юу гэдэг тийм зүйл аяг чухал болж магадгүй юм байна. Тийм энэ айгуу тийм джентльментэй одоо зүтгэлтэй юм айгуу хариуцлагатай юм хүний картахгүй болно. Тэгээд 57 хоногт танд юу чухал болох вэ гэж зэрэг юу гэдэг өөртөө өгсөн амлалтандаа үнэнчтэй тэгээд муу одоо эхлүүлсэн ажлаад тэг дуусгах тий. Тэгээд альва зүйлтэй энэ 7 хоногт одоо сэтгэл хөдлөлөөр биш те яс зүү сахилга батаар те хандах энэ зүйл их чухал болж магадгүй юм байна. Тий. Маш одоо энэ 7 хоногт танд маш одоо джентльмен зан ч юм уу те өгсөн амлалтандаа үнэнч байдаг, эхлүүлсэн ажлаа дуусгадаг те эсвэл ингээд юмд сэтгэл хөдлөлөөр биш яс зүү те сахилга батаар ингээд ханддаг. Тийм аяг джентльмен тиймэрхүү одоо байдал тий энэ 7 хоногт танд айгуу тийм чухал бол шүү гэсэн. За энэ карт энэ за тэгчээд энэ 7 хоногийн уур амьсгал дээр одоо тий леди карт гарсан маа. Уур амьсгал дээр тий. Тэгэхээр энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол ер нь ингээд хүн хоорондын харилцаа бол нэлээд байна. Хүн хоорондын янз бүрийн харилцаа тий. Хүн хоорондын харилцаа муу одоо эмгтээлийн энергитэй ийм 7 хоног байна. Тийм одоо уур амьсгал нэм харилцаа холбоо тий эмгтээлэг энерги зөөлөн айдуу байх тий эмгтээлэг энергитэй ийм уур амьсгал байна. Одоо хэрвээ та эмгтэй хүн үзэж байгаа бол энэ 7 хоногт одоо өөртөө маш ихтгэлтэй одоо бусдад одоо нөлөө үзүүл чадах уус тий эмгтээлэг одоо энерги нэлийн одоо дэлгэрүүлсэн ийм 7 хоног уур амьсгал хэрэг эрэгтэй хүн үзэж байгаа юм бол одоо таны амьдралд чухал одоо нөлөө бүхий эмэгтэй хүн те эхнэр ээж хамтрагч одоо юу гарч ирэх эсвэл тийм одоо эрэгтэй эмэгтэй хамаагүй те энэ карт гарч байгаа учраас одоо таны зан шинэ 7 хоногт нэлээд зөөлөн энэрнгүү талдаа илүү одоо юу гэдэг тодорч гарч ирнэ гэдэг ч юм уу те ямар ч байсан хөвгөө орондоо харилцаа аягүй чухал болно. Тийм тэрэн дээр нэлийн ойлголцол уян хатан байдал нэлийн чухал үүрэг гүйцэтгэх эрчим шиг. За ямар ч байсан харилцаа ба эмгтээлийн энерги их байх ийм уур амьсгалтай 7 хоногоо гэж тийм талээ. За энэ картыг ингэж тавьчаад энэ 7 хоногийн одоо үйл явдал. За үйл явдал дээр ийм карт гарсан. Энэ яг сонин карт aastай. Ванди хам эрэгтэй хүн. За энэ 7 хоногийн үйл явдал гэх юм бол одоо нэг тийм хүсэл сэтгэл нь одоо дөрвөлдсөн эрэгтэй хүн аяг хүчтэй нөлөөтэй юм байна. Тийм хүнтэй харилцаа хүчтэй одоо таталцалтай тийм үйл явдал болж магадгүй юм байна. Хөөст ингээ тгий гэсэн нэг тийм ямар нэгэн тийм хүсэл эрмэлзэл нь хүсэл сэтгэл ингээл дүүрсэн. Танлуу нэлээд хүчтэй одоо сэтгэлээ илэрхийлэх ч юм уу те ямар ч тийм харилцаанд нэг эрэгтэй хүнтэй хүчтэй таталцлал байна. Хэрэг эрэгтэй хүн гэж юм бол та өөрөө ямар нэгэн те юмд сэтгэл хөдлөл ихтэй байх, ямар нэгэн зүйлийг маш ихээр хүсэх те тиймэрхүү амьсгал. За энэ картын арах юм бол бас энтэй жоохон төстөө одоо бас л сэтгэл хөдлөл ихтэй байх, нэг тийм халуун дулаан нэг эрэгтэй хүний тийм нөлөө авих байх юм байна. Эрэгтэй үзэж байх юм бол та өөрөө тийм байна. Нилээн сэтгэл чинь нэг ингэж хөдлөөл, нэг шиг хөдлөөл, усан дээр сууцсан шиг те. Ингээл те. Нэг шаналал, нэг баярлал, нэг хөөрөөл одоо юу гэдэг иймэрхүү сэтгэл хөдлөл айгүйх байна. Эрэгтэй хүн үзэж байгаа бол ийм одоо сэтгэл хөдлөл ихтэй мөртлөө маш одоо юу гэдэг халуун дулаан сэтгэлтэй те. Сэтгэлээ илэрхийлээд авч юм шиг те. Иймэрхүү эрэгтэй хүний нөлөө энэ 7 хоногт нэлээд байна. За тэгээд дараагийн карт арах юм бол нэлээд
том карт гарсан маа. Нөгөө хувь тавилангийн тий хурцтон ингээд одоо хувь тавилангийн карт гарсан маа. Тэгэхээр энэ юу гэж илэрхийлж магадгүй ямар нэг юмны цаг нь болсон тий. Ооста нэр хувь тавилан юм да гэхээр нэг тийм үйл явдал энэ 7 хоногт нэлээд болох юм байна. Тий. Ямар нэгэн зүйлийн одоо цаг нь эрэхтэй. Скол уулзах гэсэн үнтэйг үнэхээр тэ одоо хувь тавилангийн юм дээр тэ хувь тавилангийн хаалган дээр уулзах гэх юм аашин тэ уулзах гэдэг ч юм уу. Ямар ч байсан энэ 7 хоногт одоо ямар нэгэн зүйлийн цаг нь болох тэ хувь тавилан цаанаасаа л болж байгаа мэт тийм үйл явдал болох сэтгэлд үлдэх тийм үйл явдал болох юм байна. Цаг нь болсон гэдэг байна. За ямар ч гэсэн нэлээ одоо сэтгэлд үлдэх том үйл явдал болох ч юм уу ямар нэгэн хувь тавилан мэт тийм үйл явдал болох нь өндрөө тэгэд өмнөх энэ карттай нэлээ холбоотой байж магадгүй ямар нэгэн эрэхтэй үнэтэй тий. За хэрэг эрэхтэй хүн үдчихвэл та өөрийн нэлээ сэтгэл нь хөдлөө тэгэд эмэгтэй хүн тий ямар нэгэн хувь тавилангийн ямар нэгэн сэтгэл үлдэх үйл явдал болно гэсэн үг. За ингэж тайлаа гэж бодож байна. За тэгээд энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж бас л хэрэгтэй юмтай хоёр хүн те иманаг юм уу жашээ тоош гэсэн юм картын. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм бол одоо илэрхийллийн хүч гинэ өөрийнхөө одоо сэтгэл санааг те надад ингэж илэрхийлээд өгөөч гэсэн юм утгатай карта. Тэгэхээр ингээд ер нь ингээд хүмүүс бид нар өөрсдийнхөө одоо байдлыг те одоо үгээр ингэж хэлдэг те үгээр хэлэхгүй бол хин ч ойлгохгүй шүү дээ те тэгэхээр зэрэг үгээр ингээд бүтээдэг байгаа өөрийнхөө бодис байдлыг те тэгэхээр та юуг дотроо хадгална юу хэлэхгүй байгаад энэ тэр чинь ингээд амьдралд чинь ингээд саад дотор ингээд те болдог шүү. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө одоо мэдрэмжийг энэ 7 хоногт одоо ямар нэгэн харилцаан дээр хооронд харилцаан дээр те хайрцагтай харилцаа ч юм уу эрхэл нөхрөл ч юм уу төмөрслөл ч юм уу те ямар нэгэн харилцаан дээр энэ 7 хоногт та өөрийнхөө одоо дотор бодож байгаа тэр юмыг одоо үгээр илэрхийлэх нь айгуу чухал шүү гэсэн мэт би ингэж мэдэрч байна гэл те тийм тэгэх юм бол одоо таны амьдралын замыг хөшөөх одоо гэрлэгээ тусгуулаад ингээд тодорхойгүй ямар нэгэн байдлыг дайрлага шүү гэсэн байна. Тийм тэгэхээр энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол илэрхийллийн хүч гэдэг юм карта. Тэгэхээр зэрэг би ингэж бодож байна, би ингэж мэдэрч байна, би юм байна, тэнгмээр гэдэг ч юм уу те ямар зөвхөн хоорондын харилцаан дээр одоо тэгж өөрийнхөө тий одоо дотор бодогдож байгаа юмнуудаа ингэж илэрхийлж гаргаараа тэгэх юм бол ямар нэгэн тодорхойгүй байдлыг чинь нэлээд арилгах болно шүү гэсэн мэт. За энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм байна. За тэгчээд танд одоо энэ 7 хоногийн сахис нэмрийн мессеж. Тийм гэсэн татгшаа. Тарина гэсэн энэ нөгөө мантра тарина гэсэн үг байхгүй юу? Бас л үгээр илэрхийлэхтэй. Тэгэхээр сахис нэмрийн мессеж болохоор зэрэг дотоодгоо үзэсгэлэн ба одоо гэрэлтүүлэх гэсэн юм утгатай карта. Тэгэхээр зэрэг энэ зурган дээр байгаа юмхтэй те цэцэг орцмоос 2 бадамлын хой цэцэг тэгээ царай нэг амгалан те юу гэрэлтэй өснө гоё юу зүцэн те тэгээд тэгээ энэ юмхтэй энергинтэй ингээ гадагшаа биш ингээ өөрлөгөө татгшаага те өөрлөгөө татгшаага ингээд төвлөрсөн байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг эмэгтэй хүний энерги бол ингээ гадагшаа биш гинэ. Гадагшаа ингээл ажил үйлс хийгээл хаа хөөгээл даа гэдэг. Тийм биш эмэгтэй хүн ингээд илүү намлагтай, илүү татгшаага юу гэмдэ татгшаага төвлөрөх тусам одоо ингээд хүчтэй болт юм байна л эмэгтэй хүн тий. Тийм тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо тий захиус нэнгэрийн мессеж гэх юм бол тий гадагшаа тэмцэх биш тий энэ 7 хоногт илүү татгшаа тий төвлөрөөрөө тэгэх юм бол илүү хэмэгтэй энергитэй одоо тий хүчрэгч
хүчрэхэгчдэг шүү. За тэгээд ер нь бол энэ 7 хоногт нэлээ мантра тарина уншмал таны аураг тий одоо таны аура гэрлэн бийж ингээд засаад одоо таныг дотроосоо гэрэлтсэн одоо сайн зүйл өөрлөгөө татах тийм хүчтэй тийм болгодог шүү. Тэгэхээр зэрэг та ингээд доторлуугаа төвлөрөө тэгээд өөртөө одоо таарсан одоо тохирсон тийм мантра тарина уншаарай гэсэн байна. Тэгэх юм бол таны дотоод тийм эмгтээлийн энерги илүү их цэцэглэн тий. За ийм тийм сахиусны гэрээ мессеж байна. Хэрэг эрэгтэй хүмүүс үзэж явах юм бол яг хуу та ингээд юу гэдэм энэ 7 хоногт нэлээ гадагшаа гэсэн энерги жоохон багасгаад татгшаага жоохон төвлөрөөрөө тэг өшөөх янз бүрийн зүйл дээр одоо та засмаараа ямар нэгэн зүйл их юм бол тэрэн дээрээ тий өдрөг мантра тарина уншаараа тэгэх юм бол ингээд дотроосоо гэрэлтээд одоо сасагдаж шүү гэсэн мэт хэрэгтэй хүмүүстэй эмгтэй хүмүүс болохоор зэрэг тий та ингээд гадагшаа тэмцэх биш одоо татгшаа ингээд төвлөрөөд тэгэхэд мантра тарина ингээд уншаа тэгэх юм бол таны аавра тий одоо гэрлэн бийцэн засаад дотроосоо гэрэлтээд янз бүрийн сайн зүйл ингээд татдаг тий тийм хүч чи илүү их сон шүү гэсэн байна. За ямар ч тийм сахиусны гэрээ мессеж хэмээл өөр тохирсон мантра тарина те энэ 7 хоногт сайн уншаарай гэсэн байна. За ингээд өндөрлөе одоо бүх картуудаа тайлт туслаа үнэхээр таалагдсан бол тийм лайк тараа битэн мартаарай. Таалагдаад та намайг одоо тийм дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол 3 дугаар карт сонгосон хүмүүс маань одоо леди гарсан те. Тэгэхээр зэрэг тийм хувь зайны юм. Каин том карт гарсан. Тэгэхээр нөгөө хувь зайны хүрд гэдэг ийм эможи гэдэг мэд хэлээ. Тэгэхээр тийм эможи олдох юм бол дараараа тэгхгүйгээр тийм эможи олдохгүй нэг юм бол хувь зайгээ бичсэн ч олон скол фортун гэж бичсэн ч олон тий фортун. Тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд та намайг дэмжиж байгаа мөн өөрийнхөө одоо тийм 7 хоногийг тий одоо сайн хувь тавилангийнхаа чиглэл рүү ингэж дэргэж ийн гэж тийм бэлэгдээд хувь тавилан гэсэн ийм артаараа тийм гэхдээ ийм юм байдаг юм шиг санагдаж байна. Байсан юм шиг санагдаж байна. За бүр алдахгүй бол зүгээр тийм нөгөө цагийн үрд гэдэг шиг тийм нөгөө юу. Тийм бүрийн эможи юу ч ясан болно. Тийм тарах юм бол тэрийг хувь тавилангийн одоо хүрд гэж тийм бодоод намайг дэмжиж байгаа бөгөөд өөрийгөө одоо хувь тавилангийнхаа сайн зөвлөө хэрэгжиж байна гэсэн ийм одоо бэлэгдлийг ийм зүйл тийм бэлэгдэж байгаа гэж ойлгоё. За уучлаарай жоохон ингэж ирж морсон бол за ингээд энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ ингээд маш их баярлалаа ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.